Сэмэцгэнүү. Миний YouTube сувгийг дагдаг хөрхөн бяцхан үзэгчтэй. За цааш нь бичлэгээрээ хэдүүлээ ийм ном ийсэн талаараа ярьж өгч байна. За тэгээд би гэртээ уйдаа сууж исэн чи энэ номыг уншсан амар гоё юм бэлээ. Тэгээ хөрхөн зүрх гаргаж байна. Тэгээд энэ ном уншаад би бүр дурлаа нөхөө. Тэгээд энэ болохоор дотор амар олон төрлийн үлгэрүүдтэй амар гоё. Би бүр амар уншаалаас уцаалцсахаараа ер нь бол энэ номыг уншсан дээр мэлээ заяа уншаалсан. Тэгээд уншаалсан би бүр хэдэн амар их хуцыг уншсан. Тэгээ юу ихе бодоод байжсан байхгүй гэртээ. Тэгээд гэсэн чи ээж энэ ном унш зүгээр сууж ном унш гэд. Тэгээд би энэ номыг уншсан чи амар гоё. Тэгээд ер нь гоё юм лээ. Тэгээд энэ ном маань ямар нэртэй ном бэ гэхлээр нөгөө Үлгэрийн Баатруудын аялал гэсэн нэртэй амар хөөрхөн. Тэгээд би бол бүтнээр нь хариулах гэсэн болоод жоохон эвдэрсэн ном байхгүй. Эвдэрсэн ч гэжтэй нэг жоохон царай муутай болсон гэхгүй хөөдөө. Тийм ном байхгүй юу. Тэгээд бусдаар бол амар гайгүй, амар хөөрхөн. Тэгэл бодоол гэсэн. Тэгээд гэсэн чи та нар ер нь ингээ уйдаа сууж явахдаа энэ номыг уншвал зүгээр шүү заяа. Амар гоё юм билээ. Яа. Би бүр зүрх гаргаал яссан. Тэгээд энэ номынд би бүр дурлаа. Өөр одоо юу гэж ярих вэ? Гоё юм бэлээ л гидөө. Тэгээд бэж ороо. Тэгээд би бүр 10 гээд түрүү хураа гаргасан шүү дээ. Тэгээд би 20 хуц уншсан. Эхний өдөрт яг 20 тэгээд дараа нь 25 ч юм уу гээд ер нь бол багаар нэмээд яваарай заяа. Ингээд хэд их эхний өдрөө нэг ч хуц уншиж болно заяа. Багаар нэмээд намаа сайхан гоё ойлгоод уншаад яваарай. Тэгээд би хамгийн сүүлд нь ном уншсан видеого оруулчих заяа. Тэгээд ямар гоё юм бэлээ. Ном унших ер нь гоё юм бэлээ. Тэгээд би бүр дараа нь бичлэгээ дуусгачаад номын тэмдэглэл хийгээд бодож байгаа. Тэгээд та нар ч гэсэн хийдэггүй маа гэхэд сайн утгыг ойлгоод уншаарай заяа. Бүр амар